Физик гэж юу вэ? Та нэг зүйл бодож үзэж байсан уу? Яагаад алин модноос унахдаа дээшээ биш, доошоо ундаг вэ? Бид яагаад бөмбөгийг дээш шийдэхэд дахин доош буцаж ирдэг вэ? Эдгээр асуултын хариуг физик гэдэг шинжлэх ухаанаар судалдаг. Физик гэж юу вэ? Физик гэдэг нь байгаль ертөнц хэрхэн ажилдгийг судалдаг шинжлэх ухаан юм. Өөрөөр хэлбэл бидний эргэн тойронд байгаа бүх зүйл тодорхой хууль дүрмийн дагуу ажилдаг. Жишээ нь юмс яагаад хөдөлдөг вэ? Яагаад зарим зүйл хурдан, зарим нь удаан хөдөлдөг вэ? Яагаад гэрэл маш хурдан тархдаг вэ? Эдгээрийг бүгдийг нь физик судалдаг. Та дугуй унаж байсан уу? Дугуйн педалыг эргүүлэхэд дугуй урагш хөдөлдөг. Яагаад? Учир нь таны хөл дугуйнд хүч өгч байгаа юм. Физик ийм асуултыг асуудаг. Хүч гэж юу вэ? Хөдөлгөөн яаж үүсдэг вэ? Олон жилийн өмнө Исаак Ньютон гэдэг эрдэмтэн модны доор сууж байжээ. Тэр үед нэг алин модноос унсан гэдэг. Тэр ингэж боджээ. Алин яагаад хажуу тийш биш? Доош ундаг юм бол? Энэ энгийн асуулт таталцлын тухай маш чухал нээлт хийхэд хүргэсэн гэдэг. Физик бол зөвхөн эрдэмтдийн судалдаг зүйл биш. Бид өдөр бүр физиктэй уулздаг. Жишээ нь бид алхах үед бидэнд газар хүч өгч байдаг. Бид бөмбөг шийдэх үед таталцал түүнийг буцааж татдаг. Онгоц нисэх үед агаарын хүч түүнийг агаар тогтоодог. Эдгээр бүх үзэгдлийг физик тайлбарлаж чаднаа. Шинжлэх ухаан ихэнхдээ сониуч асуултаас эхэлдэг. Физикийн ачаар бид дараах зүйлсийг бүтээсэн. Гар утас, компьютер, хиймэл дагуул, сансрын пуужин, цахилгаан. Өөрөөр хэлбэл орчин үеийн технологийн ихэнх нь физик дээр суурилдаг. Энэ цовруул бид физикийг хамгийн эхнээс нь сурна. Та сууд ухаантан байх шаардлагагүй. Зөвхөн сониуч зан байхад л хангалттай. Дараагийн дугаарт шинжлэх ухаанд хэмжилт яагаад чухал вэ гэдэг тухай үзэх болно.